Өглөөний мэнд хүргэе. Өдөр бүр амьд өг хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээ бүгдээр хамтдаа эзний амьд өгөөс суралцгаая. Тэгээ хамтдаа залбирая. Аава тандаа баярлалаа. Энэ шинэ өглөө өгсөний төлөө тандаа талархъя. Өнөөдөр таны үгээр дамжуулаад бидэнд ухаарлаг өгөх болтугай. Таны үгээр дамжуулаад бидэнд тэр Христ дотор итгэлээрээ амьдрах тэр хэрэгжүүлтийг гаргаж ирэх болтугай гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За бүгдээ хамтдаа Марк 3 дугаар бүлгийн 20-оос 30 дугаар ишлэгийг хамтдаа уншъя. Есүс гэрт ороход ард олон дахиад л цугларч тэд талахч идэж чадсангүй. Тэр ухаан мэдрэлээ алджээ гэж хүмүүс ярьсан тул хамаатнууд нь үүнийг сонсоод Есүсийг авчрахаар явв. Иерусалимаас ирсэн хуулийн багш нар тэр Белзебултэй чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэцгээж байлаа. Есүс тэднийг дуудаж сургаалт зөвлөөр тэдэнд айлдан Сатан яаж Сатанаа зайлуулж чадах билээ? Хаанчлал дотроо хуваагдвал тэр хаанчлал оршин тогтож ис чадна. Айл гэр дотроо хуваагдвал тэр айл оршин тогтож ис чадна. Сатан өөрийн эсрэг босгон хуваагдвал тэр оршин тогтож чадахгүй харин эцэс нь ирнэ. Бэрта эрийг эхлээд хүлэхгүй бол хин гэрт нь орж эд хөрөнгийн дээрэндэж чадах билээ. Тэгж байж л гэрийг нь дээрэнд нь шүү дээ. Үннээр би та нарт хэлье. Хүний хүүгүүдийн нүгэл тэдний доромжлол гүтгэлэг бүгд уучлагдана. Харин ариун сүнсийг доромжлагч хинч хизээж уучлагдахгүй. Бөгөөд мөнх нүглийн гимтэн болно гэв. Учир нь тэд Есүс бузар сүнстэй гэж ярьсан юм а. Амен. За өнөөдөр энэ сэдэв болохоор ариун сүнсийг доромжлагч нь хинч уучлагдахгүй гэсэн сэдэв. За энэ багц ишлээс харуул Есүс хурсан ууланд тийм ээ эдгэрл тэр үгээ зааж их завгүй байсан. Харин Есүс тэр дагалдагчныхаа хамт тэд нэр хоолж идэх завгүй үйлчилсээр л байсан. Харин хүмүүс тэднийг бүр Есүсийг ухаанаа алджээ гэсэн яриа гаргаж ирсэн. Үүнийг сонсон тэдний гэр бүлийнх нь тийм ээ түүнийг авч явахаар ирсэн байна. Тэгээ Есүс сохор хэлгүй хүнийг эдгэж тэднийг харсан хүмүүс юу гэж дүгнсэн бэ гэхээр зэрэг Давидын хүү Месиа юм болов гэж хоорондоо эргэлзэж эхэлсэн байгаа. Амь тэр цаг мөчид хуулийн багш нар бөгөөд фарисеучуд бүр үгүйсгэжсэн. Тэгээд сатанаас ирсэн гэд Есүсийг бүр үгүйсгэж эхэлсэн байна. Тэгээд Есүсийн хүчийг үгүйсгэж чадахгүй болохоор тэд нар юу гэж хэлсэн бэ гэхээр сатаны хүч чадал гэж хэлж байсан байна. Еврей уламжлал дээр Белзебул гэдгийг болохоор зэрэг сатан гэж хэлдэг байсан байна. Тэгээ Есүс хэлэхдээ ингэж хэлсэн. Чөтгөрөөр хэрхэн зайлуулж чадах юм бэ? Сатаны хаанчлал хуваагдвал сөнөх болно гэдгийг хэлжсэн. Тэгээд сатаны хүчээр чөтгөрүүдийг зайлуулах ямар ч боломжгүй гэд энэ жишээг хэлсэн байна. Бэрта эрийг эхлээд хүлэхгүй бол гэсэн байна. Тэгвэл яаж орж эд хөрөнгөө авах юм бэ гэсэн жишээг хэлэхдээ бэрта гэдгийг сатанаар төрсөлсөн байна. Хүчтэй хүн гэдгийг болох хүчтэй хүнийг хүлэгч нь гэж хэлсэн Есүс өөрөөг нь тодтогч өгсөн. Энэ нь болохоор Есүсийн хаанчлалын талаар дурдж байгаа энэ хэсэг байгаа. Тэгээд бас юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг хүний хүүгүүдийн гим нүглэл нь доромжлол нь гүтгэл нь уучлагдана тийм ээ. Есүс бол махан биеэр хүний төрхөөр ирсэн учраас яг энэ цаг мөчид энэ жишээ хэлсэн байна. Харин ариун сүнсийг доромжлох юм бол хизээж уучлахдаггүй гэдгийг
бас хэлж өгсөн. Энэ нь болохоор зэрэг Есүсийн дотор ажиллаж буй ариун сүнсийг санаатаагаар сатаны ажил гэж хэлж байгаа фарисеучудад зориулж хэлэгдсэн байна. Тэгвэл энэ зүйлээс харах юм бол хүмүүний гим нүгэл уучлагдах нэ. Харин ариун сүнсийг гүтгдэг, ариун сүнсийн хийсэн ажлыг өгөөсөх юм бол тэр нь хизээч уучлагдахгүй юм аа. Итгэгчдээр өнөөдөр Есүсийн ажлыг зөв таних хэрэгтэй. Одоо Библийг уншихтаа хүртэл бид нэр зөв хандлагатай ариун сүнсний тусламжтайгаар унших хэрэгтэй юм аа. Тэгэхээр ариун сүнсний удирдлаганд бид нэр итгэх хэрэгтэй. Заримдаа бид нар бусдын одоо итгэл үйлчлэлийг шөмжлөхдөө бид нар болгоомжтой байх хэрэгтэй. Тухайн хүнээр дамжуулаад ариун сүнс ажиллаа хийдэг гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Хэрэв ойлгохгүй зүйл байгаа бол, хэрэв ойлгохгүй юм үзэгдэл байгаа бол түүнийг буруутгаж гүтгэх хэрэггүй. Харин Бурханаас асуух хэрэгтэй. Бурханы үннийг мэдсээр байж санаатаагаар эсрүүцэх юм бол энийг хизээж уучлагдахгүй гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Тэгээ хүний зүрх сэтгэл хатуурхад эзний ажлыг одоо олж харж чаддаггүй. Тиймээс бид нар зүрхээ чагнаж харах хэрэгтэй. Нүгэлд унсан хүн зүрх нь хатуурдаг, Бурханаас улам илүү холддог. Тэгэхээр зэрэг хэрвээ ямар нэгэн нүгэлд унсан бол өтөр түргэн эзэн лүү эргэх нь чухал юм аа. Энэ бүх нүгэл уучлагдана эзэн нэрээр. Харин эзний эсрэг яригдсан үг уучлагдахгүй гэдгийг бүгдээрийн чинь суралцж байна. Амен. Тэгээ бүгдээр хамтдаа залбирая. Аава тандаа баярлалаа. Бид нар өнөөдөр итгэгч нар бид нар бусдыг шүүж гүтгэж ярихаас илүү, бусдыг буруутгахаас илүү эзэн Есүс руугаа хараагаа чиглүүлдэг баймаар байна. Ингэхэд биднээс суралцуулж өгөөрэй эзэн. Бид хатуурсан зүрхтэй байж эзний ариун сүнсийн хийгдэж байгаа ажлыг үл хайхардаг бол биднийг эмээг уучлаарай. Харин өдөр бол зүрхээ чагнаж гэм нүгэл үйлцэн бол өтөр түргэн эргэж эзний лугаа ойртоход та бидэнтэй хамт ээж өгөөрэй. Тэгээ ариун сүнснээс хийгдсэн зүйлийг бид нэр хараад эзэн талархдаг баймаар байна. Энэ бүгдийг бидэнд суралцуулж байгаа төлөө, ойлгуулж байгаа төлөө тантай талархъя. Баярлалаа эзэн минь. Өнөөдөр өгийн төлөө тантай талархъя. Энэ бүгдийг таны хайртай хүү эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен.